үйлчлэлийн яам гэж байгуулсан байгаа. Тэгэхээр бид нар энэ үнэхээр соёлынхаа асуудалд онцгой анхаарал тавьж байгааг энэ яам байгуулснараа хэлсэн юм аа. За ингээд бас нөгөө талаасаа манайхан ярьдаг Наурызын баяр бол хаврын баяр, хатуу хөтөө өвлийг давж өрн дулаантаа золгосны баяр. Дээр нь энэ жил нар улам их мандах болтугай, нартай өдөр улам олон байх болтугай гэж нарны баяр гэж бас нэрлэдэг юм аа. Ингээ та бүхэндээ хаврын баяр, нарны баярын мэндийг дахин дэвшүүлье. Бүгдээрээ сайхан баярлцгаая. За ерөнхий сайдаа баярлалаа. Хараахан мэд. Эрхэм зочин та бүхэндээ хандсан Монгол Улсын хурлын даргын илгээлтийг хүргэхээр хүрэлцэн ирсэн Улсын хурлын даргын зөвлөх Ноён Самбуугийн Ламбаг микрофоны өмнө орон залж байна. За мэдчилгээ. Баяудгийн аймаг болон их орныхоо 408 захист аж төрөн ажиллаж суугаа Казак айл өрх ард иргэд та бүхэнд өдөр шөнө тэмцсэн жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдөр тохиолдог Наурыз нарны баярын халуун мэдчилгээг өргөн дэвшүүлье. Манай ажилсаг хичээнгүй Казак иргэд үеийн үед улс их орныхоо мал аж ахуй, газар тариалан, уулуурхай, үүлдвэр барилга, соёл урлагийн бүхий л салбарт нийт ард түмэнтэйгээ мөр зэрэгсэн хөдөлмөрлөж үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн сайхан үйлс бүтээлтэй билээ. Арчил зах зээлийн тогтолцооны энэ үед ч тэр уламжилт хөдөлмөр бүтээлийн ажил үйлсийг улам эрчимтэй үргэлжлүүлэхэд нийтийн нэгэн адил Казак иргэд маань итэг зүтгэл гарган ахуй амьдрал нь дэвжин дээшилж хөдөлмөрлөж байгааг Казак түмнийхээ хаврын баярын энэ өдөр тэмдэглэхэд таатай байна. Монгол улсын иргэдийн эрх ашигт нийцсэн хууль тогтоомжийг боловсронгуй болох талаар улсын хурл онцгой анхаарч байгаагаас гадна алслагдсан хязгаар нутаг Баян-Идгийн аймагт хийгдэх бүтээн байгуулалт хүн амын ахуй амьдралыг сайжруулахад чиглэгдсэн төрийн бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх талаар шинжилгээний засгийн газар чиглэл өгч тус дэм үзүүлэн ажиллаж байна. Тухайлбал асхтын мөнгөний ордыг ашиглах ажлыг төргөмжлөх үүднээс зам тавих ажлыг эхлүүлж, битүү зах худалдааны төв, аймгийн нэгдсэн эмнэлгийг төшиглэн орчин үеийн онцлогооны төв байгуулах, орон нутгийн хөгжлийн сангаар дамжуулан шийдвэр гаргахад иргэдийн оролцоог нэмэгдүүлж, хөдөө орон нутагт ажлын байр бий болгоход төрөөс ихээхэн анхаарал хандуулж байна. Монгол улсын нийт Казак иргэдээ улс хурлын их баярын өдөр Наурузаар сайхан баярлаж, илгээрээ инк амгалан төрлөөрөө төвшин амгалан байхын үлзийтэй ирээдийг өргөн дэвшүүлье. Монгол улсын их хурлын дарга Зандаа Хүүгийн Энкол. Баярлалаа. Өргөсөн өрөөл Бат дүүрэн сайхан оршигуултугай. Баярлалаа. За ингээд өнөөдрийн энэхүү Наурыз баярын хүндэтгэлийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн эрхэм зочид та бүхнийг Баян-Идгийн аймгийн Казак түмний ёс заншлыг илтгэн харуулсан үлэмрийг дэлгэсэн за мөн Наурыз Күжээ за тэгээд манай ерөнхий сайдын мандууртаа каз тэргүүднийг бас та бүхэнд амсуулах энэ хүндэтгэлийн үйл ажиллагаанд ёс заншилтай манай Казакийн ард түмний дуу хоор уламжилт урлал тэргүүтэнтэй танилцах бясхан аялал өрж байна. За тэгэхээр бид эх орны маань төв зэг болсон Сүхбаатарын талбайгаас та бүхэндээ шууд мэдчилж байна. Тэгэхээр Наурыз 2013 өдөрлөг маань өнөөдөр 11 цагаас эхэлсэн байгаа. Тэгээд одоо 18 цаг хүртэл үргэлжлэн явагдах болно. Одоо ингээд та бүхэн одоо сая манай хүндэтгэлийн зочид маань бас та бүхэндээ мэдчилж бас нээлттэйгээ үгийг хэлсэн байгаа. Тэгээд өнөөдөр эх орны маань төв зэг болсон Сүхбаатарын талбайгаас та бүхэнд Казакэр баригдсан байгаа. Тэгээд энэ Казакэр дотор одоо Казак ёс заншлыг илтгэсэн сайхан музейнүүд байгаа. Ёс заншил өв уламжил мөн Наурызын идэ будаа мөн Наурызын гол шүүс усан одоо нэг көшөө гэж хэлдэг. Одоо та бүхэн көшөөг амсаж болно. Мөн 15 цагаас та бүхэн бас соёлын төв өргөнөөс шууд концертыг та бүхэнд бас манай Монголын үндэсний одоо тийм телевизийн MN2 төлөв шууд дамжуулан хүргэх болно. Ингээд та бүхнийг Сүхбаатарын талбайд өрн залж байна. Тай газанда
арасынан лақтырып шашуын